За балархаа гişгийн үүргийг ярилцахаар бэлтгэлээ. За тэгэхээр балархаа гişг гэж юу вэ гэдгээ эхлээд ярилцах хэрэгтэй. За тэгэхээр үгийн 1-р үеэс хойшоо орсон богино гişгийг балархаа гişг гинэ. Жишээлбэл жишээ 2 үгээ харах юм бол намар гэсэн үгийг үеэр заглахдаа на, мар гэж үеэр заглана. Тэгэхээр на 1-р үе, мар 2-р үе болно. Тэгэхээр 2-р үед байгаа энэ богино гişгийг балархаа гişг гэж үзнэ. За сонгон гэсэн үгийг үеэр заглахдаа сон, ги, но гэж үеэр заглана. Тэгэхээр сон 1-р үе, ги 2-р үе, но гэдэг нь 3-р үе. Тэгэхээр 1-р үеэс хоошоо орсон и, о гэсэн энэ богино гişгүүд нь балархаа гişг болно. За балархаа гişг нь 3 үүрэгтэй байдаг. Ишгжүүлэх үүрэгтэй, ялгах үүрэгтэй, зөөлрүүлэх үүрэгтэй. За энэ 3 үүргээ тус бүртэн дараагийнхаа слайдн дээр ярилцъя. Дэлгэрүүлэн тайлбарлая. За балархаа гişгийн ишгжүүлэх үүрэг. Балархаа гişг нь ишгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр ямар тохиолдолд ишгжүүлдэг вэ гэхээр өмнөх бичлэгүүд дээр хийгдсэн яригдсан ишгэгт гүйгүүлэгчийн дүрм, заримдаг гүйгүүлэгчийн дүрмийг санаж байгаа бол ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй. За жишээлбэл намар гэсэн үгний им ишгэгт гүйгүүлэгч, эр ишгэгт гүйгүүлэгч тэгэхээр өмнөө ишгээ авсан байна. За тэгэхээр эр ишгэгт гүйгүүлэгч маань өмнөө юм уу аль нэг талдаа ишгтэй байж байгаа учраас өмнөө ишгтэй байж байна. За тэгэхээр энэ 2-р үед байгаа а балархаа гişг эрийг ишгжүүлсэн байна. За өвөл гэсэн үгэн дээр өө балархаа гişг энэ өө балархаа гişг нь ил ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлсэн. За тэгэхээр бамбар гэдэг үгийг харъя. Бамбар гэдэг үгэн дээр үгийн 2-р үед байгаа 1-р үеэс хойшоо буюу 2-р үед байгаа богино а балархаа гişг байна. Энэ балархаа гişг нь эр ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлсэн, б ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлсэн үүрэгтэй байна. За нутаг гэдэг үгийг харахад үгийн 1-р үе нь нуу, 2-р үе нь таг. Тэгэхээр 2-р үед байгаа а балархаа гişг г ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлсэн байна. За тэгэхээр балархаа гişгийн ишгжүүлэх үүрэг ишгэгт гүйгүүлэгчийг 1-р ишгжүүлж явах ёстой. За энэ дээр бамбар гэдэг үгэн дээр дахиад харах юм бол а балархаа гişг нь б ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлээд эр ишгэгт гүйгүүлэгчийг мөн адил ишгжүүлсэн. Хоёр талдаа хоёр гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй байж болж байна. За заримдаг гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэг байгаа тий. Тэгэхээр заримдаг гүйгүүлэгчийн дараа заримдаг гүйгүүлэгч орвол хоёр дахь заримдаг гүйгүүлэгч нь аль тод хилэгдэх талдаа ишгтэй байх ёстой. За жишээ нь тосож гэсэн үг нь эс заримдаг гүйгүүлэгч, ж заримдаг гүйгүүлэгч, заримдгийн дараа заримдаг орсон. Тэгэхээр хоёр дахь ж заримдаг гүйгүүлэгч өмнөө байгаа о балархаа гişгээр ишгэж байгаа. Өөрөөр хэлбэл тосож гэсэн үгний 2-р үед байгаа о балархаа гişг жг ишгжүүлэх үүрэгтэй байна гэж хэлнэ. За нөгөө хоёр үгэн дээр мөн адил засаж гэсэн үгний 2-р үед байгаа а балархаа гişг ж ишгэгт заримдаг гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй байна. За нөхцөл гэсэн үгийг харах юм бол х заримдаг гүйгүүлэгчийн дараа ц заримдаг гүйгүүлэгч орохоор хоёр дахь заримдаг ц заримдаг гүйгүүлэгч нь хойно гişг авсан буюу өөрөөр хэлбэл нөхцөл гэж үгний 2-р үед байгаа өө балархаа гişг нь ц заримдаг гүйгүүлэгчийг ишгжүүлж байна. За мөн ил ишгэгт гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй. Ил чин ишгэгт гүйгүүлэгч өмнөө юм уу хойно ямагт ишгтэй байх ёстой учраас өмнөө гişг авсан байна. За тэгэхээр хоёр талдаа балархаа гişг өмнөө урд талдаа байгаа гүйгүүлэгч, ард талдаа байгаа гүйгүүлэгч буюу хоёр тал руугаа ишгжүүлэх үүрэгтэй байж болно гэсэн үг. За балархаа гişгийн 2 дахь үүрэг нь зөөлрүүлэх үүрэгтэй. Зөөлрүүлэх үүрэг нь дан зөөлрүүлэх, давхар зөөлрүүлэх гэж
2 байна. Тэгэхээр дан зөвлөрүүлэх нь болохоор өмнөө нэг гүйгүүлэгчтэй байвал дан зөвлөрүүлэх болно. Тэгэхээр зөвлөрүүлэх үүргийг зөвхөн и балархаа гişг л одоо юу вэ? Зөвлөрүүлэх үүргийг гүйцэтгэх гэсэн. За тэгэхээр тамир гэж үгний и бол балархаа гişг, и балархаа гişг имийг зөвлөрүүлж байгаа. И балархаа гişг байхгүй бол энэ тамир гэж ингэж зөөлөн хилэгдэж чадахгүй шүү дээ. За тэгэхээр сонин гэсэн үгний и балархаа гişг энэ үгийг зөвлөрүүлж байгаа буюу өмнөө дан гүйгүүлэгчтэй байгаа учраас дан зөвлөрүүлэх гэж нэрлэнэ. Дан зөвлөрүүлэх үүрэгтэй байгаа балархаа гişгүүд гэсэн үг энэ и балархаа гişгүүд. За давхар зөвлөрүүлэх балархаа гişг бол бас л и үсэг зөвлөрүүлэх үүрэгтэй балархаа гişг. За салхи гэж үгний и балархаа гişг өмнөө 2 давхар гүйгүүлэгчтэй учраас давхар зөвлөрүүлэх үүрэгтэй балархаа гişг болж байгаамаа. За жишээ нь тэгэхэд горх, анги гэд энэ үгнүүдийг харах юм бол игийн өмнө и балархаа гişгийн өмнө давхар гүйгүүлэгчд байгаа учраас давхар зөвлөрүүлэх үүрэгтэй байна гэж үзнэ. За зөвлөрүүлэх үүргийн хувьд адилхан. За тэгээд нөгөө балархаа гişг маань давхар үүрэг гүйцэтгэж бас болдог. Энэ дээр дан зөвлөрүүлэх үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна хойно байгаа энэ ишигт гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй орсон. За өмнөө байгаа гүйгүүлэгчүүдийг зөвлөрүүлэх үүрэгтэй орсон. Тухайн үгийг зөвлөрүүлэх үүрэгтэй орсон байхаас гадна ишигт гүйгүүлэгч болон заримдаг гүйгүүлэгчүүдийг ишгжүүлэх үүргээр давхар үүрэгтэй орж болдог. Тэгэхээр тэр хоёр давхар үүргийг нь энэ дээр ишгжүүлж байна, нөгөө талдаа зөвлөрүүлж байна гэд хоёр үүргийг нь бичээд өгөх хэрэгтэй. За энэ дээр мөн адил анги гэсэн үгийг харах юм бол давхар гүйгүүлэгчийг зөвлөрүүлэх үүрэгтэй байна. Бас ишигт гүйгүүлэгчийг ишгжүүлэх үүрэгтэй байна гэсэн юм хоёр давхар үүргийг эндээс харж болно. И балархаа гişг хоёр давхар үүрэг гүйцэтгэж чадж байна гэсэн үг. За тэгэхээр хоёр давхар үүргийг нь хоёуланг нь бичиж тодруулж өгөх хэрэгтэй. За гурав дахь нь болохоор балархаа гişг нь ялгах үүрэгтэй байдаг. Ялгах үүрэгтэй балархаа гişгийг ялгах гişг гэж хэлнэ. За ялгахтаа дараах 4 зүйлс дээр ялгаж өгнө. За эхнийх нь хэлний гийг хоолойн гигээс ялгадаг үүрэгтэй балархаа гişгийг ялгах үүрэгтэй гэж хэлнэ. За хоолойн г гэдэгт хоолоогоор хийлэгддэг га го ордог. Тэгэхээр хоолойн г буюу г-ийн хойно а о гişг байх юм бол энэ ялгах үүрэгтэй гişг. Жишээгээ харах юм бол булаг, баг гэд хэлний угаар хийлэгдэж байна. Илүү зөөлөн хийлэгдэж байна. Нөгөө нь булаг, баг гэд хоолоогоор хийлэгдэж байна. Тэгэхээр энэ хоёр үгийг ялгахын тулд мөн хоолойн г буюу хоолойн г зөвхөн эр үгэн дээр л байдаг. Булаг, балаг, торог, хорог гэх. Тэгэхээр хоолойн г буюу г-ийн ард а о байх юм бол тэр нь ялгах үүрэгтэй балархаа гişг болж өгч байна. За хоёр дахь нь хэлний үзүүрээ энийг хэлний үгийн инээс ялгадаг. За жишээгээ хараад ярьчих. Хаан, тун гэд хэлний үгийн ин нэр төгссөн үгнүүд. Хаан, тун гэд хэлний үзүүрийн инээр хэлэгддэг үгнүүд. Тэгэхээр хэлний үзүүрийн ин буюу за тодруулбал на, нэ, но, нөө гэсэн энэ дөрвөн тохиолдолд балархаа гişгийг ялгах үүрэгтэй гэж үзнэ. Энэ хэлний үзүүрийн ин буюу энэний ард, энэ үсгийн ард а, э, о, ö гэсэн дөрвөн гişг орсон байх юм бол энэ дөрвөн гişг ялгах үүрэгтэй гэж үзнэ. Хаан гэсэн үгийг хаан байна гэсэн үгнээс ялгаж байгаа учраас ялгах үүрэгтэй. За мөн ялгаж байгаагаас гадна давхар зөвлөрүүлэх ялгах үүрэгтэй байхаас гадна давхар ишгжүүлэх үүрэгтэй бас байж болдог байгаа шүү. За гурав дахь нь оноосон нэрийг ерийн нэрнээс ялгана. Тэгэхээр оноосон нэр нь оноож өгсөн нэр тийм ээ. Хүний нэр болон аймаг, сум, улс орны нэрийг оноосон нэр гэж байгаа. За тэгэхээр Баатар гэдэг нэртэй хүн байдаг те.
Тэгэхээр нөгөөх нь болохоор жирийн одоо бидний Баатар гэсэн утгатай хоёр ерийн нэр байгаа. Тэгэхээр хүний нэрний балархаа гişгийг гээж болохгүй. Гээчих юм бол энэ хүний нэр гэдэг нь танигдахгүй, ерийн нэр болчихно. Тэгэхээр Баатарын гэд хүний нэрийг томоор бичээд мөн балархаа гişгийг нь гээж болохгүй. Энэ балархаа гişгийг ялгах үүрэгтэй гэж үзнэ. За Дарханаас гэд мөн аймгийн хотын нэр байна тий. Тэгэхээр энэ Дархан хүн юм уу эсвэл Дархан хот юм уу? Тэгэхээр энд балархаа гişиг байж ич Дарханаас ирлээ гэд ингээд нөгөө энэ хотын нэр шүү гэдгийг ерийн нэрнээс нь ялгаж өгч өгөх үүрэгтэй учраас оноос нэрний ялгах балархаа гişгийг гээж болохгүй. За дөрөвт нь үүл үгийн хээ буюу нөгөө үүл үгийг нэр үгнээс ялгах зорилготой үүл үгийн хийгийн өмнөх балархаа гişгийг гээхгүй буюу бүрх малгай гэд нэр үгийг бүрх тарг бүрх гэсэн үүл үгнээс ялгахын тулд хээ өмнө балархаа гişиг одоо хийгийн өмнө байгаа балархаа гişиг ялгах үүрэгтэй гэж тодорхойлно. За ингээд балархаа гişгийн 3 үүргээ маш сайн ойлгож мэдээд дараах дасгалыг ажиллана. Балархаа гişг нь дан ганц үүрэгтэй байхаас гадна давхар үүрэг гүйцэтгэж болно гэж сая жишээнүүд дээр бас хэлсэнтэй. Жишээлбэл эгшгжүүлэх, зөөлрүүлэх. Одоо дориг гэдэг үгэн дээр и давхар гээгүүлэгчийг зөөлрүүлсэн, мөн г эгшигт гээгүүлэгчийг эгшгжүүлсэн. Эгшгжүүлэх, зөөлрүүлэх гэсэн юм давхар үүрэгтэй байж болно. Мөн эгшгжүүлэх, ялгах гэсэн давхар үүрэгтэй байж болдог шүү. Тэгэхээр хоёр үүрэг давхар байвал аль гээгүүлэгчийг нь эгшгжүүлсэн юм бэ? Аль гээгүүлэгчийг нь зөөлрүүлсэн юм бэ? Аль гээгүүлэгчийг ялгасан юм бэ гэдгийг нь тус тусад нь тайлбарлаад бичиж өгвөл илүү ойлгомжтой байдаг шүү.